За 2013 оноос анх засгийн газар Монгол банктай хамтраад одоо орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. 3.2 нь бол Монголтэй нөхцөлтэй байна бүх хүнд. Уг нь бол эсэргээрээ 3.2 нь зах зээлийн нөхцөлтэй. Зорилго нь болвол одоо энэ зорилттой бүлэглүүгээ зөвлөсөн Улаанбаатар хотын утааг бууруулах тийм үү? Улаанбаатар хотын төвчрлийг бууруулах. Хот төлөлт болон орон сууцлалтын төлөвлөгөөнд бол гол суурь нь бол ерөөсөө дэд бүтцийн асуудал. Ер нь аль ч улсад бол энэ зорилттой бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны төсөл хөтөлбөр бол орлого нийцсэн орон сууц гэж. Олон улсын туршлагыг хараад мөн одоо ирээдүйд болох эрэлт нийлүүлэлт эдгээрийг тооцож үзээд одоо манай улсын хувьд бол нэгдсэн тийм шинэ тогтолцоо тэр эрэлт нь өндөр байгаад байна шүү. Тэгэхээр тэр эрэлтийг нь бол ийм төрийн бага хэмжээний мөнгөөр хувийн их хэмжээний мөнгөийг хөшөөрүүлж байгаа юм болно. Хөнгөлөлттэй зээлийн бүтээгдэхүүн бол Казахстан гэдэг юм улсуудыг харьцах болоод одоо дандаа ерөнхийдөө зорилттой бүлэгтээ хөлчлөг өгсөн. Энэхүү орон сууцны хуримтлын банк нь иргэдээс урт хугацааны хуримтлалыг татан төвлөрүүлж тэдэнд орон сууцны зээл олгоход төвлөрөн ажилладаг. Яг энэ дэлхийн нийт хэрэгждэг одоо урт хугацааны орон сууцжуулалт хамрагдахад орон сууцны хугацааны хуримтлалыг иргэд өөрсдөө үүсгэдэг юм. Эдийн засгийн хөгжлийн төвийн судлаачид Монгол банк болон барилгын яам, хөлбөмбөг нийгмийн хамгааллын яам, засгийн газраас гарсан ажлын хэсэг сүүлийн 1 жилийн хугацаанд орон сууцжуулалтын тогтолцооны суурь судалгааг хийсэн байна. Тэд яагаад орон сууцжуулах аргаа өөрчлөх шаардлагатай, системийн хэмжээнд одоо шинжлэх үүрэгтэй гэдгийг дараах хэд хэдэн баримтаар бол нотлож байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 130 мянган гаруй өрхөд хөнгөлөлттэй зээл олгосон нааштай үр дүнтэй ч яг одоогийн хэмжээнд олон улс шиг зорилттой зах зээлээ одоо онолж чадаагүй. Мөн нийгмийн суурь асуудал буюу утаа төгжрлийн асуудлыг шийдэж чадаагүй байгаад гол асуудал байгааг судлаачид анхааруулж байгаа юм. Өнөөдрийн орон сууцны үнийн өсөлт, нийслэлийн төдийгүй үндэсний хэмжээний асуудал болсон утаа төгжрлийн асуудалд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байгааг бол судлаачид хэлж байгаа юм. Тэгэхээр 6% ипотекийн зээл нь 4.5 их 80 төгрөгийн өнөөдрийн одоо өргөдөл нийт арилжааны банкуд дээр цугларсан байна. Нэг өргөн ойролцоогоор 3-аас 2-3 жилийн хугацааг бол ипотекийн зээл авахд зөвхөн дугаарлаж хүлээж байгаа гэдэг юм мэдээлэл байгаамаа. Сэргээгт гэрчим үчгээд байгаа штэ захилгааны тиймэрхүү халаалтын асуудыг төр засгаас шийдээд өчтдөг. Төр засгаас шийдэж явахдаа бас нэг тодорхой хэмжээний хөв үсгээд тэрэн дээр урьдчилгаан мөрчлөгээд явдаг бол айл өрх болгоо олох гэж бодож байна. Төрөөсөө орон сууц маягаар ард иргэдэг залуучуудад дэмжиж өгөх болох байх гэж боддог шүү дээ. Тэрнээс яг урьдчилгаа гэдэг бол одоо бас чанга асуудал шүү дээ. Одоо жилээс жилд байр нүүн өсөд байдаг. Тэгээд тэрний чинь дагуулаад нөгөө урьдчилгаа өсөд явчихна. Тэр болгон дээр чинь бас асуудалтай шүү дээ. Хүн чинь нөгөө 0.7 газартаа бол айгүй чөлөөтэй сайхан амьдарч байгаа шүү дээ. Тэнгүүд нэг 40 м квадрат болгоод жижигсгээд оруулж гарчин хүнд бас 5 туханд болно. Тэгээд ам бүлийн нөхцөл байдал бас тэр тал дээр бол бодолцмоор гэж санагдаж байна. Энэ байрыг түрүүн очиж асуусан чинь юу ашиглалтанд орсон юм уу гэсэн чинь ороогүй байгаа л гэж хэлжсэн. Тэгээд одоо үн ханшин ямар шүүч байдیں۔ Тэгэл одоо нэг түрээсийн байраар түрээс өндөр байгаа болов. Түрээс нь айгүй өндөр ээ шүү дээ. Малчины орооны тэр Баян Монголд нэг өвгөргнийх байна гэдэг. Тэгээд саяхан байр түрээсээс 2 сая хэдэн зуун гэсэн бэ. Тэрүүгээр сарын түрээс нь. Одоо тэр банкны эдийн засагч шийдэж өгч байгаа банкны эдийн засагчид одоо хэдэн хувийн чөлөө авдаг. Тэр бол нууц биш шүү дээ. Одоо Монголд одоо миний таньж мэддэг хүмүүс бүгд ипотек нэлээд хүмүүс авахнагдаж байна. Банкны эдийн засагчид тэдийг өгсөн л хэм шүү дээ. Ноолч дугаар нь их байна. Энэ миний энийг тэгээд бодлогоо зохицуулаад өгчих юм бол бас энэ залууг ирүүлбэл ипотекийн зээл бол хэрэгтэй байхад ёстой хэдэлтэй юм бол. Өөрөөр хэлбэл одоогийн хөтөлбөрийн 6% хүүтэй ипотекийн зээл нь нэгэн төрлийн бүтээгдэхүүн байгаа учраас хөрөнгө оруулагчид, оролцогчдод одоо хязгаарлагдмал санхүүжилтийн нөхцөл байдал хязгаарлагдмал байгаа учраас бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж хэлсэн байна. Манай орны хувьд бол бид нар жижиг эдийн засагтай санхүүгийн хөгжил султай тийм орнуудад тохирох загварыг бол бид нар сонгож хэрэгэлсэн гэж болно. За юу гэхээр зэрэг мэргэжлийн санхүүгийн байгууллагууд орон сууцны ипотекийн зээлээ олгоод тэрийг нь
орон сууцны ипотекийн зээлийг үн цаасжуулах мэрэгжлийн байгууллага байгуулад тэр мэрэгжлийн байгууллага нь хөрөнгөөр баталгаажсан үн цаас буюу ипотекийн зээлээ баталгаажсан бонд гэдэг юмыг гаргаад одоогоор нөгөө хөрөнгөний захын хөрөнгө оруулагч нь хөгжөөгүй одоо тийм байгаа болохоор зэрэг төв банк одоо энийг нь санхүүжүүлээд энэ хөрөнгө оруулагчийн үүргийг гүйцэтгээд ингээ явж байгаа. За тэгээд энэ санаач бол яг тэ бидэнд монголчуудын ч бас бодож олсон юм бишээ. Үндсэндээ дэлхийн томоохон судалгааны институтуудаас санал болгож ирсэн тийм тогтолцоо юм байна. Яг хоо энэ дээр нь бол нөгөө бид нар нөгөө байгууллагын зохион байгуулалтнуудаа, санхүүгийн сахилгамуудаа энэ гэдэг утгаас бол энийг бол цааш нь зах зээл рүү шилжүүл гэж одоо улсын байгууллагууд их шахдаг тэрэмж зүйтэй. Тэгэхээр одоо бүтцийн хувьд бол бүрдэл болчихсон. Харин одоо хөрөнгөний зах зээлээс санхүүжүүлэх боломжийг өргөдөх ёстой гэдэг дээр анхаарах шаардлагатай байна. Хоёр юмд бол бид нар анхаарах шаардлагатай байгаа. Нэгдүгээрт санхүүжилтийн тогтолцоо маань одоо үр ашиггүй болчихсон байна гэдгийг бол наад чинь үзүүлэлтүүдээр нь шалгаад нотлоод ингээ гаргаад ирсэн. Тэрний одоо нэг илэрхий том жишээ нь бол юу вэ гэхээр орон сууцны ипотекийн зээлийн эрэлт мундаг хоримтлагдаад одоо хүмүүс одоо их удаан хугацаагаар 24 сар энэ хүлээдэг болсон байна. Энэ бол өөрөө хэцүү. Яагаад гэвэл тэр оронд нь нөгөө сонгосон орон сууцнд зарагдчих гайд байдаг. Тэгээд нөгөө барилгын компани нь тэр 24 сар бас зээлийнхаа хүүг төлөөд байдаг. Тэгээд ингээд аль талдаа ийм асуудал үүсэж байна. Тэр энэ бол өөрөө санхүүжилтийн систем өөрөө тохиромжгүй байна гэдгийг илтгэж байна. Гэхдээ энэ одоо санхүүжилтийн системийг ингэж өөрчлөнө гэдэг юм нь өөрөө их зөв, тэгээд ойлгомжтой, сюрпризгүй одоо тийм гинтийн тийм шийдвэргүй тэр байх нь их чухал. Тэр энэ 6-8% одоо ингээл их мундаг томьёо зохиогоол энд нь тэдэн хуваар энэ ч тэдгээл ингээл олон юм ингээ хийгээд болохоор хүн болгон ингээд нэг тийм амьдралд олдсон ганц боломжоо ашиглах байгаа юм шиг юм төвхтэй байдалд ороод нөгөө зах зээлийнхаа системийг хөгжүүлэхгүй боогдуулаад байна. Одоо байгаа орон сууцны ипотекийн зээлийн 3/2 нь бол хөнгөлөлттэй нөхцөлтэй байна бүх хүнд. Уг нь бол эсрэгээрээ 3/2 нь зах зээлийн нөхцөлтэй, 3/1 нь хөнгөлөлттэй. Тэр нь үнэхээр одоо тэр одоо энэ гэр хорооллыг барилгажуулах ч гэдэг юм уу, Улаанбаатарын утааг бууруулах ч гэдэг юм уу, эсвэл одоо амьдрал нь хүнд байгаа хүмүүсийн амьдралыг тэтгэгч байдаг юм уу, эсвэл төрд үнэхээр чухал ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүсэд доромшуул болгодог ч юм уу. Ингээд ийм яг оновчтой зорилтдуулгын тодорхойлсон ийм хэлбэртэй олгогдоод дийлэнх зах зээлийн нөхцөлөнд дагсан орон сууцны ипотекийн зээлээ хэрэгэлдэг байх юм бол энэ тогтолцоо хугацаанд доктортой явж ирнэ гэсэн. Тэгээд өнөөдөр бол 6% хөтөлбөрийн одоо хөнгөлөлтөө зээлийн хөтөлбөрт бол дийлэнх хэрэгт хамрагдаж байгаа. Нөгөө сонголт нь болохоор арилжааны банкнаас одоо олгож байгаа энгийн орон сууцны зээлэнд 18-аас одоо өнөөдрийн хүүгээр бол 23 орчим хүүд арилжааны банкны зээлд бол тодорхой хэсэг хүмүүс бол одоо хамрагдах боломжтой хамрагдаад явж байгаа. Тэгэхээр өнөөдөр үүсэж байгаа нөхцөл байдал юу вэ гэхээр энд бол одоо хамрагдах боломжтой хамрагдаад явж байгаа цөөхөн хүмүүс нь үүдэг. Тэд нэг хамрагдаад явждаг. Гэтэл 6% дээр бол одоо бүгд ингэж авах гээд очрол дараалал үүсгээд өнөөдөр бол одоо 2-оос доотлон 3 жилийн бүлэгтийн нөхцөл байдал үүсэж байгаа. Тэгээ энэ нөхцөл байдал бол одоо жил ирэхтсэн бол улам хүндрэх магадлалтай байгаа. Яг л манай Монгол орн бол залуу одоо орн тий дундаж наслт залуу мөн нийслэл Улаанбаатар хотын 50 гаруй хувь нь бол одоо орон сууцнд одоо хамрагдаагүй орон сууцнд амьдрахгүй байгаа тий. Өрхийн сардаа олж байгаа нийт орлогын 3/1-ийг орон сууц худалдаж авах эсвэл түрээслэхэд зарцуулдаг бол энэ нь олон улсын дунджаар хэвэн гэж үздэг. Гэтэл монголчуудын сард олж байгаа орлогыг харьцуулахад орон сууцны үн 2-оос 3 дахин өндөр байна. Өөрөөр хэлбэл бидний орон сууц худалдаж авах чадвар муу, хүртээмжгүй гэсэн ангилалд ордог. Тиймээс цаашид орлогод нийцсэн дундаж хэрэглэн тохирсон орон сууцыг нэмэх байдлаар шийдвэрлэх шаардлага үүссэнийг судлаач хэлж байна. Арилжааны банкуудын чинь
их усүрийн аваад үзэхлээр зэрэг хамгийн уртдаа л нэг 2-3 жилийн хугацаа даатгалж байгаа шүү дээ. Тэгэл одоо банк компаниудын харилцагууд тэгэл эхэндээ тооцож байгаа чинь баг энэ дунд чинь 6 сар хугацаанд банкуудын тийм богинохон мөнгөөр тэгээд 20-30 жилийн зээл болгоно гэж юу ах те тэр чи одоо тэгээд системийн нөгөө эмзэг байдал маань улам хурцдах хэрэгтэй болохоор энийг бол банкудаас санхүүж банкаас санхүүжүүлж болдог төвхтэй болчдөг. За тэгэхээр тэр юмудыг ингээ ажиглаад үзэхлээр зэрэг одоо бол хөрөнгөний зах ер нь өөрөө бас их жаахан идэвхжээд байна. Одоо энэ банк ус санхүүгийн байгууллагууд чинь хөрөнгөөр баталгаажсан үнцаас гаргаж байна. Эдгээр хугацаанд богино хүүн өндөрч гэсэн энэ бол хүмүүс хөрөнгө оруулагч иргэдэн ч бас хөрөнгө оруулж сурч байна. Одоо банкны хадгаламж хөрөнгөний зах дээр хөрөнгөөр баталгаажсан үнцаас одоо бонд гэсэн юм руу хөрөнгө оруулах сонирхолтой болсон байна шүү дээ. Сонирхолтой болохоос гадна бас их өсвөртэй байна гэж ойлгож байгаа. За сүүлийн тэр санхүү эдийн засгийн сургуулийн хийсэн судалгаан дээр дурдсан нөхцөл байдлаар харах юм бол хувийн хвшил дангаараа гаргахлаар зэрэг хөрөнгөөр баталгаажсан үнцаасных нь хүү өөрөө нэлээд өндөр 17 дундчтай болоод байгаа. Харин төр энэ дээр нь баталгаагүй төр энэ дээр нь дэмжээд ингээ гараад ирэхлээр нэг Улаанбаатарын бонд энэ тэрийг гарсан дотоодын цацал. Тэр нь бол 10 орчим гараад байгаа. Хоёр ч одоо нэлээд том зөрүү шүү дээ тийм ээ. Жилийн бараг 7-8% зөрүү гэдэг чинь бол том зөрүү байгаа. Тэгэхээр хэрвээ бид нар одоо энэ баялагын сангийнхаа нэг хэсэг бол хоримтлын сангаар тэр хөрөнгөөр баталгаажсан үнцаасыг худалдаж аваад ингээд найдвартай гэдгийг олон нийтэд ойлгуулад ингээд эхлэх юм бол бид одоо зах зээлийн тогтолцоогоо бас ерөнхийдөө одоо ингээд нэг бүхэл болгоод бүрдэл болгоод бас нэг тийм ажиллах боломжийг нээж өгч байгаа юм хэлбэр байгаа юм. Олон улсын одоо бусад орнд байдаг л нөгөө талаас манайч гэсэн ер нь анх тэр бүр одоо тэр дээр үеэс тэр 6 4 5 6 оноос хойш байгуулаад явсан. Одоо зүгээр нэг бүрэн ажиллахгүй байгаа, бүрэн ингээд энэ тогтолцоо нөр хэрэгжихгүй байгаа юмыгаа илүү сайн хэрэгжүүлээд бүрэн болгоё, улам сайжруулад явъя л гэсэн санаа шүү дээ. Одоо нэг юм нэг энэ баталгааны бүтсэн жишээлбэл ингээ хагас ажлаад, хөрөх чадварын бүтцэн хагас ажлаад, үн цаасруулах бүтцэн хагас ажлаад манай ч ер нь огт байхгүй ш ингээд бүгдээр нэг юм одоохонд нэг хагас ажилласан юм байгаад байгаа юм. Тэгэхээр энийг л бид нар одоо хуулийн байгуул батлуулж агаад хууль эрх зүйн орчныг сайжруулж агаад тэгээд төр хувийн хвшлийнх нь энэ оролцоогийнх нь механизмыг одоо зөв болгож агаад тэгээд цаашаа явбал одоо илүү байх юм болов гэж ялангуяа энэ олон улсын банкны гаргаж байгаа зөвлөмж дотоодын энэ зөвлөхүүдийг өгöd байгаа зөвлөмж тэр байна л да. Гэхдээ дахиад хэлэхэд одоо байгаа нөхцөл байдалтайгаа энэ зах зээлийн шинээр би үүсгэж байгаа механизмаа яаж те уялдуулах вэ гэдгээр сайн бодож л одоо Тэгэхээр өнөөдрийн хөнгөлөлттэй ипотекийн зээлийн хөтөлбөрт Монгол банк болон улсын төсөв засгийн газрын санхүүжилт зэрэгс ихээхэн хамааралтай. За хувийн хвшлийн оролцоо маш бага байна. За мөн урт хугацаанд Монгол банкыг энэ хөтөлбөрийн шин чанартай, төсвийн шин чанартай үйл ажиллагаанд оролцуулах одоо боломжгүй гэдгийг бол олон улсын валютын сангаас бараг сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд бол зөвлөж байгаа юм. Тиймээс Дэлхийн банкнаас за Монгол банкнаас энэ ипотекийн зээлийн санхүүжилтийг шилжүүлэх замын зураг, техникийн нөхцөл зэрэг мэргэжлийн нарийн зөвлөгөө, замын зургийг өгöd байгаа юм байна. Дэлхийн банкнаас өгж байгаа зөвлөмжөд татаас ихтэй, төрийн дэмжлэгтэй, орон сууцны зээлийн загвараас хямд өртөгтэй, эрчим хүчний хэмнэлттэй, ялангуяа гэр хорооллын орон сууцчлалтыг дэмжих, зах зээлийн загварт суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжихийг зөвлөж байгаа юм. Ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх тогтолцоог улам бэхжүүлэх шаардлагатай гэх зөвлөмж өгсөн. Өөрөөр хэлбэл зах зээлийн хүүтийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэх, хувийн хөрөнгө оруулалтыг татах зорилгоор ипотекийн зээлээр баталгаажсан үн цаас гаргах төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байна. Мөн ипотекийн зээлийн батлан даалтын тогтолцоог нэвтрүүлэх, ингэснээр олон улсын сайн туршлагад үндэслэн зорилттой бүлэгт орон сууцны зээл олгоход банкуудын санхүүгийн эрсдлийг хуваалцах хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзжээ. Мөн урт хугацааны төгрөгийн санхүүжилтийг бий болгох, мөн урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэх, сайн дурын хуримтлалын тогтолцоог дэмжих буюу төрийн татаас нэг хөнгөлөлттэй байдалд хамаарал багтай орон сууцны зээлийн санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх шаардлагатай гэх хэд хэдэн зөвлөмжийг өгсөн байна. Банкуудыг банкуудын хөрөг чадвараар хангах нэг тийм бүтэц зал зайлшгүй байх шаардлагатай Монгол банкнаас тусдаа гэж ихэд бүгд салт дэвтээр хэлж байгаа. За
Ерөнхийдөө бол яг одоогийн хувьд гэх юм бол Монгол банк маань бол яг одоогийн хөнгөлөлтөө тогтолцоо 6% хөнгөлөлтөө санхүүжилтийн тогтолцоо нь бол салшгүй нэг асуулт болж байгаа. Яагаад тэгэхээр бол хөрөх чадварыг ер нь хөнгөлөлт нь бол хангаа явж байгаа. Тэгэхээр бол яг гинт одоо огцомжилчих боломжтой таарах байх. Тэгэхээр яг доктор тэр нөгөө хүлээж авах бүтцэн бэлэн болсны дараа тэрийг одоо баг багаар шилжүүлэх болоо гэж харж байна. За ер нь талууд бол яг банкуудын банк байна гэж ярьж байгаа. За өмнө нь бол орон сууц санхүүжилтийн корпорац Солонгосын загвартай адилхан гэж харж байгаа. Одоогийн байдлаар шинэ бүтцэн Монгол банкны ипотекийн татаастай хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх чиг үүрэгтэй байх ба энэ шинэ бүтцэн арилжааны банкуудын урт хугацааны хөрөх чадварыг хангах болон ипотекийн зээлд баталгаа гаргах чиг үүрэгтэй байхаар дотоод болон гадаадын судлаачдын судалгааны ажил явагдаж байгаа. Ипотекийн нийт зээлийн 70%-ийг 6% зээл эзэлсэнийг харвал төр энэ зах зээлд хэтих оролцсон илэрхий байна. Олон улсын жишгт эсрэгээр хөнгөлөлттэй бага хүүтэй зээл нь 30%, харин үлдсэн шатлалтай арилжааны зээлийн эзлэх хэмжээ нь 70% байдаг байна. Ипотекийн зээлийн хүүн 6% буюу бодлогын хүүнээс хэдэн нэгж доогуур учраас энэ зээлийг авах айлууд тэр хэрээр олон очир дугаараа хүлээн банкудад зээлийн хүсэлт өдрөөс өдөрт нэмэгцээр байна. Хэрв 6% зээлийг хүссэн хүн бүр төгөөд байвал хүүхдийн мөнгө шиг цаашлаад нэг төрлийн халамжийн хэлбэр болж нэмэгдэх эрсдэл энүүхэн ирсэн. 20 жилийн хугацаатай 6% хүүтэй ипотекийн зээл авсан өрх дунджаар 331 сая төгрөгийн татаас дэмжлэг авдаг гэх судалгаа гарсан. Судлаачид арилжааны хүүтэй зээл болон 6% хөтөлбөрийн зээлийн график төлөлтийн ялгааг дараах байдлаар гаргасан байна. Жишээлбэл эргэн доржих 214 сая төгрөгийн орон сууцыг ипотекийн 6% хөнгөлөлттэй 150 сая төгрөгийн дүнтэй зээлийг 20 жилийн хугацаатай авсан. Доржих сар бүр 1 сая 75 мянган төгрөгийн төлөлт хийж 20 жилийн хугацаанд нийтдээ 257 сая 915 мянга 181 төгрөгийн төлөлт хийнэ. Харин яг ижил хэмжээтэй ижилхэн үнийн дүнтэй арилжааны зээл авсан болдыг 1 сарда 2.4 сая төгрөгийн төлөлт хийж 20 жилийн хугацаанд хүүгийн төлөлтөд нийтдээ 589 сая төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл 20 жилийн хугацаатай 6% хүүтэй ипотекийн зээл авсан өрх дунджаар 331 сая гаруй төгрөгийн дэмжлэг авч байна. Гэтэл хөнгөлөлттэй зээл авсан иргэд ийм хэмжээний татаас дэмжлэгийг хөтөлбөрийн хүрээнд авч байгаагаа мэддэггүй байна. Олон улсад тогтсон жишг аргачлалаар өрхийн жилийн орлогыг 3 дахин үржүүлсэн үнэтэй орон сууцыг орлогод нийцсэн орон сууц гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл орон сууцны үн жилийн орлогыг 3 нугалсан дүнтэй тэнцэж байвал түүнийг зохистой харьцаа гинэ. Гэтэл манай улсад энэ харьцаа 7.8 байна. 2024 оны байдлаар Монгол улсад өрхийн медиан буюу дундаж орлого нь 2.3 сая буюу жилийн орлого нь 28.4 сая төгрөг байна. Монгол улсад бүртгэлгүй далд эдийн засгийн нөлөөллийг тооцсон ч 28.4 сая төгрөгийн орлогод нийцсэн орон сууц нь ойролцоогоор 86-аас 144 сая төгрөгийн хооронд байх ёстой. Тооцоо байгаа ч өнөөдөр 220 сая төгрөгд авжээ. Үүгээр хэлэх гэсэн санаа бол орлогод нийцсэн орон сууц, гэр хорооллын бүсэд, мөн нам давхрын болон амны орон сууцад төрийн дэмжлэгтэй ипотекийн хөтөлбөрөнд олдохгүй байгааг харуулж байна. Их сургуулаа төгсөөд 6% татаастай зээл авах амьдралын зорилго мөрөөдөлтэй болдог Монгол залуусын эрэлтэд нийцсэн тэдний орлогод тохирох санхүүжилтийн шин тогтолцоог бий болгох саналыг судлаачид дэвшүүлээд байна. Яг одоо арилжааны банкуд жилийн 18-аас 23% хүүтэй ипотекийн зээл өгч байгааг 8-аас 12% руу бууруулвал иргэдэд ээлтэй зээл болно. 6% зээлийг өрх бүрд өгч чадахгүй тул хүүгийн дарамтыг бууруулахад анхаарах учиртай юм. Ингэхдээ 6% зээлийг зорилттой бүлэгт олгодгоороо олгож, одоогийн арилжааны хит өндөр хүүгээс арай бага хүүтэй зээлийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд төрийн хийгээд санхүүгийн системийн бодлого чиглэж нүүдлээ энзүг чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл олдоц муутайч бага хүүтэй 6% зээл, эсвэл 24% хит өндөр хүүтэй зээл гэсэн хоёрхан сонголттой. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу бүтэц шинэ дүрм тогтоох тэр нь системээ эвддэггүй. Аль алиндаа ээлтэй байх шийдлийг эрэлхийлж байна. Яг энэ орон сууцны банк гэдэг бол банкуудын банк байхгүй. Энэ бол одоо энэ арилжааны банкуудтай өрсөлдөх банк биш. Энэ бол гадна дотоодоос болон гадаадаас урт хугацааны 10, 15, 20 жилийн одоо ийм зээлийн бүтээгдэхүүн санхүүжилтийн их усруудыг тавьж ирнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээд арилжааны банкудад өгөөд арилжааны банкуд нь өстой дээр орон сууц бодлож авах гэж байгаа хүмүүсийн өрхийнх нь орлогод нийцсэн. За мэдээж хамгийн түрүүнд бол одоо юу гэх нь хотын А төв хэсэгт бол одоо бид нар заавалчгүй тийм хөнгөлөлттэй зээл өгөх шаардлага байхгүй шүү дээ. Тийм биз дээ.
Үнэхээр одоо тэр гэр хороолол өөрийнхөө амныхаа орон сууцыг сайжруулад аятаа тухтай амьдрах гэдэг тэр иргэдээ өнөөдөр хөдөө орон нутгийн аймгийн төвдөр амьдарч байгаа сумын иргэдэр амьдарч байгаа тэр амны орон сууцаа сайжруулах гэдэг тэр хүмүүсээ мэдээж төлөхөд дэмжигтэй. А нөгөө талаасаа анх удаа орон сууц авч байгаа тий. Эсвэл нөгөө одоо манай ч нэг бодлогын буруу нь болохоор энэ ерөөс ипотекийн зээлийн энэ боломжийг ерөөс амьдралд ганцхан удаа олдог боломжийг хараад байгаа байхгүй. Тэр зөв иргэн талаас зөв. Тэгэхээр бүгд одоо тэр боломжийг ашиглах хэрэгтэй. А тэгэхээр тэрийг ганц удаа биш. 40 метрийг хавдраад одоо залуучууд метрийг хавдраад байр аваад дахиад тэрийгээ 2-3 жилийн дараа 50-60 болгож болно шүү дээ. Томруулаад хүний амьдрал байна тийм биз дээ. Хүмүүс ер нь ингээд хүний амьдралын циклийг харахаар нэг 5-8 жил хүн ингээд орон сууцаа ямар нэгэн байдлаар одоо шинжилгээ томруулаад ингээд явж байгаа байхгүй. Хүүхдийн тоо хүний амьдралын төдий олгоо шалтгаад. Тэгэхээр тэр боломжийг олгоод бид нар орон сууцнд орцсон байгаа хүмүүс дахиад орон сууцаа томруулахад тэр хөнгөлөлтөй зээл нь байдаг. Тийм л боломжууд олгочих юм бол өнөөдөр дэрж ингээд ингээм бүхэн одоо 6% лөө ингээд яагаад ах вэ? Боломж байхгүй. Тэг чи ойлгомжтой шүү дээ. 6% чи ерөөсөө их үүсэр нь өөрөө хуучин ч юм бол 400 тэрбум төгрөгөл жил бүхэн зардаг байсан шүү дээ. А одоо сая нөгөө хоримтлын сан би одоо хоримтлын сангийн 500 тэрбум гэхээр жилд нэг их 80 төгрөгөөр 9000 байхгүй. 9000 айлыг энэ чинь нөгөө нэг хүнд оногддог дээд хэмжээ чинь 100-аас 150 сая төгрөг шүү дээ. Тэгэхээр 9000 айлыг л асуудаг шийдвэр. Цаана 20,000 айл чинь ингээд юу бэлтчихдэг шүү дээ. Яг орон сууцны банк бол нөгөө банкуудын банк нөгөө том дандаа урт хугацааны санхүүжилт татад авчрах банк учраас бол одоо юу гэх юм тийм одоо байгаа нэг арилжааны иргэдийн хадгаламжийг татаад тэгээд тэр нь эрсдэлд ороод банкуд хампуурдаг шиг тийм нөхцөл байдал үүсэхгүй шүү дээ. Тийм одоо ингээд бид нар бол Дэлхийн банктай ярьж байна, Азийн хөгжлийн банктай ярьж байна. Бусад улс орнуудад байдаг энэ housing finance буюу одоо орон сууцыг санхүүжүүлдэг энэ тогтолцооны шинжилгэүүдийг л зөв хийж иргэд одоо хамгийн гол зорилго иргэдэд орлогод нийцсэн орон сууц эрсдэлтэй бэлэн байх ёстой. Хоёрдугаар орлогод нийцсэн зээлийн бүтээгдэхүүн энэ бэлэн байх ёстой. Тэр энийг л одоо тогтолцооны шинжилгээ хийх юм байна. Сууцны зах зээлийг судлаа шүү дээ. Тэгээ өгж байгаа гол зөвлөмж бол энэ зах зээлийн санхүүжилт болон эрсдлийг бууруулах үйлчилгээ үзүүлдэг нэг тийм нэг бүтцээ сайжруулаач л гэж хэлж байгаа байхгүй. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөө банкны банк те. Банкуудад санхүүжилт олгодог, банкуудад санхүүжилт осоход нь тусалдаг ийм байгууллага байхгүй бол банкуд ч өөрөө мөнгө босгохлээр дотоодын зах зээл дээр, гадаадын зах зээл дээр мөнгө босгож бас нэг талаасаа дийлэхгүй. Тэр нь хангалтгүй байна те. Өнөөдөр ингэж яваад байгаа байдал. Нөгөө талаасаа өндөр хүүтэй их усүр байгаа учраас энэ их усүр чинь өөрөө өндөр хүүтэй босч ирж байгаа учраас энэ банкнуудын их усүр чинь өөрөө эргээд ипотекийн зээл болохоор одоо зах зээлийн хүчин тэгэл 17, 18, 5, 8, 19 зарим нь 20 гарцсан байна даа шүү дээ. Тэгэхээр энэ өндөр хүүтэй ипотекийн зээлэр чинь бос дундаж орлоготой заах хэцүү байна гэдэг ийм асуудал үүсэж байгаа. Тэгэхээр Дэлхийн банкны жишээлүүд өгсөн байгаа өнөөдрийн түвшинтэй өгсөн байгаа зөвлөмж. Энэ бол яг эцсийн байдлаар Дэлхийн банкны одоо техникийн тусалцаа аваагүй байгаа. Энийг аваад техникийн тусалцаа үзүүлээд зээлээ аваад энийг бас одоо тогтолцооны асуудлаар бас дахиж сайн нарийн ярих хэрэгтэй. Гэхдээ нөгөө талаас урьдчилсан байдлаар өгж байгаа үндсэн одоо зөвлөмж юу гэхээр энэ зах зээлийн санхүүжилт дахин санхүүжилт. Өөрөөр хэлэх юм бол банкудад бага хүүтэй зээл, бага хүүтэй их усүртэй зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлаас арай бага хүүтэй зээлийг их усүр босгоход тусал туслаа гэдэг чинь юу гэсэн үг гэхээр энэ байгууллага өөрөө санхүүжилт босгоно гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр утгаараа энэ чинь ингээд бичсэн байхгүй. Нэг талаас одоо Дэлхийн банкын бусад байгууллагаас ингээд бон гаргаад тий санхүүжилтээ босгоно. А нөгөө талаасаа зах зээл дээрээс гэсэн үг шүү дээ тий. Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгоно. А нөгөө талаасаа бос засгийн газрын одоо тодорхой хэмжээний хөрөнгөжүүлэл ногд бусад одоо ногдлаа шиг өгснийхээ хариуд нь авах одоо санхүүжилт нөхцөл байдал санхүүжилтийн инструментууд бас байна. Хэрэгслүүд бас байна. А тэгээд энэ байгууллага нь эргээд шаардлага хангасан санхүүгийн байгууллагууд гэж байна тийм. Одоо банкуд, бусад санхүүгийн байгууллагуудад өнөөдрийн энэ банкуудын босгож байгаа мөнгнөөс арай бага хугацаанд зээлийг босгоод эдгээрт одоо дамжуулан зээлтнэ л гэсэн үг шүү дээ. Тэгээд банкуд нь эргээд өрхөддөө ипотекийн зээлийг болгоно гэсэн үг.
Орон сууцны санхүүжилтийн механизмыг сайжруулж, хүртээмжийг нэмэхэд иргэд болон үрхэл талдаа хайжуулахгүй гол асуудал бол иргэдийн урьдчилгаа бүрдүүлэлт, урт хугацаат хадгаламж, санхүүгийн дэмжлэгийн асуудал байдаг. Олон улсад ч өрхбөл орон сууцны урьдчилгаа бүрдүүлэх талд олон төрлийн арга хэрэгсэл ашиглаж дэмжлэгээ үзүүлдэг юм байна. Тухайлбал германчуудын орон сууцны санхүүжилтийн тогтвортой хүртээмжтэй бат бөх тогтолцооны ард 30 гаруй сая харилцагчтай Sparkasse банк байдаг. Иргэд Sparkasse банктай сар бүрийн хуримтлуулах дүн, хуримтлал үүсгэх нийт хугацаа замун хүүг тохиролцсон хадгаламжийн гэрээг байгуулдаг. Ойролцоогоор 4.5-аас 6 жилийн хуримтлал үүсгэн урьдчилгаа төлбөрөө бүрдүүлсэний дараа ипотекийн зээлтэй хамрагддаг байна. Уг хадгаламжийн данс нь жилийн 0.1-ээс 1% хүүтэй бөгөөд засгийн газар төсвөөс нь жилдээ дунджаар 150 еврогийн урамшууллыг хуримтлал үүсгэж буй хадгаламж эзэмшигч иргэдтэй олгох юм байна. Энэхүү орон сууцны хуримтлалын банк нь иргэдээс урт хугацааны хуримтлалыг татан төвлөрүүлж тэдэнд орон сууцны зээл олгоход төвлөрөн ажилладаг. Хамгийн гайхалтай нь энэхүү зээлийн хүн тогтвортой байдагт оршдог. Иргэдийн зээлийн иргэн төлөгдөх хүүгийн түвшин баталгаатай буюу зах зээлийн хүүгээс бага түвшинд байдаг. Бид үүнийг урт хугацаанд хийх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Зүгээр нэг хурдан нэгдэх, хоёр дахь шийдэл гэх биш. Харин бид бүх зүйлийг системтэйгээр харах хэрэгтэй. Энэ зөвхөн нэг эсвэл 2 сарын турш биш. Харин дунд болон урт хугацааны хөгжил гэсэн үг юм. Та бүхэн төсөөлөд үзтээ 25 наснда хүүхэдтэй боллоо гэж үзвэл хүүхэд маань ирээдүйд өөрийн гэсэн орон сууц хэрэгтэй болно. Тэгвэл эцэг их мөн хожим нь хүүхэд өөрөө ажил хөдөлмөр эрхэлж эхэлснээр 25 жилийн турш хуримтлуулснаар хангалттай өөрийн хөрөнгөтэй болох боломжтой. Ингэснээр орон сууцны хуримтлалын банкаас бага хүүтэй зээлийг, мөн банкнаас зээл, түнчлэн төрөөс тусгайлан зээлийг авах боломжтой болно. Үүний үр дүнд Монгол улсад хүмүүр өөрийн гэсэн орон сууцтай болох боломжтой. Бид аль хэдийн энэ талаар бодож эхэлсэн байгаа. Энэхүү орон сууцны хуримтлалын банкаар дамжуулан бид Монголын хүн амын 60 орчим хувийг ирээдүйд зээлд хамрагдах боломжтой. Зээл авах чадвартай болгож ирээдүйд орон сууц, амны орон сууцны зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зээл авах боломжийг олгох болно. Бид гэр бүлийн гишүүн болох эцэг их, эмээ өвөө нарт өөрсдийн амьдралын түвшин, нөхцөл байдлаа сайжруулахад нь боломж олгох ёстой. Холбооны бүгд найрамдах Герман улсын анхны канцлер Конрад Аденауэр нэгэнтээ орон сууцны нөхцөл сайтай иргэд аж аргалтай байдаг. Ингэснээр тэд их орноо хайрлаж, их орноороо бахархаж, их орондоо доктортой сууршиж, улс орноо цааш нь хөгжүүлэн бүтээхийг ирмэлцдэг бөгөөд Өмнө самунд игдэх нь баг хэмээн хэлсэн байдаг. Өмнө самун гэж хэд туучирсан сонсогдож байгаа ч иргэд аз жаргалтай байвал улс орноо хөгжүүлэн гэж үздэг. Иймд хэрв энэхүү тогтолцоог Монгол улсад хэрэгжүүлэхийг зорж байгаа бол мэргэжлийн санхүүжилтийн тогтолцоог бүрэлдүүлэхийн зэрэгцээ орон сууцны хуримтлалын системийг нэвтрүүлэх боломж зайлшгүй шаардлагатай. Нэг 5 жил хадгална гэсэн байгаад эхний жилээ тэр зорилгынхаа дагуу хадгалж чадвал тэр үнд одоо шинэ 10% шүү. Тийм ээ. Өнгөт чинь шууд одоо тэр хүн яг гэрмант чинь хүүний түвшин бага учраас 1% хадгалууллаа гэж бодъё л да тийм. Жилийн өнгөт усаас 10% нэмээд өчгөр чинь 11% хадгаламж авчиж гин гэсэн үг байхгүй юу? Тийм хадгаламж германд бол байхгүй тийм. Өнгөт тэр хүмүүс маань байрныхаа төлөө өөрийнхөө ирээдүйн төлөө хадгаламжаа бий болгож байгаа. Дээрээс нь тэрэн дээр урамшуулал авчиж байгаа ийм систем байгаа байхгүй. Амьдралын боломж муутай ч юм уу те одоо ингээд ийм яг одоо нөгөө орон сууц авах гэж байгаа юм зорилттой хэсэг байх юм бол тэр хүн дээр бас нэмэлт урамшууллууд энэ төр байж болох байхгүй. Зээл хэмжээг нь нэмж өгдөг ч юм уу тийм ээ. Хөнгөлтэй хөлсөрийн зээлийн хэмжээг нь нэмж өгдөг. Зорилтод бүлгүүд рүүгээ чиглээд ингээд өөр урамшууллын механизм байж байгаа. Ингээд өгөх юм бол ямар давуу тал бий болж байгаа вөхөр Монголд байхгүйгаа санхүүгийн урт хугацааны их өсвөр бий болж байгаа. Тэр үн чинь 5 жил 10 жилээр хадгалах нь шүү дээ. Магадгүй өөрийнхөө би одоо хүүхдээ 10 хүрэхээр за одоо 10 жилийн дараа нэг байртай болгодоо гэж одоо хадгалж эхэлж болох нь шүү дээ. Тэ хүүхдтэй жишээ тэ. Бүгд тэр чинь ийм 10 жилийн хугацаатай хөдөлдөггүй. Яг хөдөлдөггүй гэхээр нөгөө хадгаламжаа зурцлах юм бол нөгөө зээл авах хэрэг нь байхгүй. Нөгөө урамшууллууд бүгд тасагдаа тэ. Ингээд нэг хайрын болох гэдэг байхгүй юу. Тийм учраас нөгөө юм чи ер нь бол маш тууштай хадгалдаг. Жишээ гэвэл яг одоо Казахстаны Алматы хотод одоо байдаг одоо иргэн одоо
доотлол нь одоо орон сууцнд ороод залуур орон сууц авах юм бол доотлол нь 3 жил хүртэлх. Доотлол нь 3 жил хүртэл одоо уртгад төлбөрийн хадгаламжийг байршуулна. За одоо нийт зээлийн хэмжээ бол 100 сая кац тенге гэж үзэж байгаа. За тэгээд иргэн болов 50 хүртэлх хувийг нь бол минимум хадгалсан байх хэвээр. Минимум одоо хадгалах хэвээр хугацаа бол 3 жил гэж заасан байна. Тэгэхээр ерөнхийдөө бол иргэн бол 3 жилийн дараа цааш одоо нөгөө 50 сая тенгийг хөрөнгөлүүлсэн бол одоо шууд одоо орон сууцнд орох нь нэгдэж байгаа. Тэгээд үүн дээр бол нэмэгдээд бас нөгөө төрийн зүгээс одоо засгийн газрын зүгээс бол хадгаламжийн үлдэгдэл нь одоо 5 хүртэлх сая төгрөг хүрсэн тохиолдолд одоо жил болгон 20 хүртэлх одоо хувьд нь бас шул байдлаар хадгаламжийг татаас өгч байгаа гэсэн үг л бас гэж дэмждэг. Урт хугацааны хадгаламж дээр иргэдийнхээ орон сууцтай болох бодлогыг одоо дэмжиж энэ хоёр ингээд зорилго нэгдснээр олон улсад одоо Сингапур, Солонгос, Герман, Казахстан зэрэг улсууд бол амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай тийм байна. За Монголын хувьд бол иш зэргээр байгаа. Өнөөдөр арилжааны 12 банкн дээр эргэлдэж байгаа нийт хадгаламжийн одоо эргэлдэх нийт хугацаа нь 6-аас 1 жилийн хугацаатай буюу маш богино хугацаатай. Буюу монголчууд урт хугацааны мөнгө одоо хадгалах ийм дадал зуршил хараахан суугаагүй байгааг энэ статистикээс харж болно. За тэгвэл орон сууцчлалтын хадгаламжийн банктай болсноор за яг зөвхөн тухайсан орон сууцтай зориулсан иргэд ажил хөдөлмөрөө хийн, нийгмийн даатгалаа төлнө. За мөн хадгаламжаа түүндээ зориулна. Үүн дээр нь төрөөс хүүгийн дэмжлэг, за мөн татврын дэмжлэг, татаасуудыг бол олгох боломжтой байдгаараа энэ тогтолцооны онцлог гэдэг юм байна. За энэ дээр бол сүүлийн үед одоо холбооны бүгд найрамдах Герман улс, за дээрээс нь дахиад одоо Казахстан улс, Солонгос улс гэдэг энэ нөгөө иргэдийгээ одоо орон сууцжуулж байгаа үйл ажиллагаа нь нэлийн хурцтай явж байгаа. За үүний бүр хамгийн тод илэрэл бол өөрөө Сингапур улс. Ерөөсөө гол философи нь та хөдөлмөр эрхлэх юм бол орон сууц авах боломж чинь бүрдэнэ. Хөдөлмөр эрхлэх юм бол орлоготой болно. Та тэгээд энэ хадгаламжийг бүрдүүлэх юм бол танд өөртөө чинь хөнгөлөлтөө зээл авах эрх нь үүснэ гэж байгаа. Тэгэхгүй гинт ингээд одоо юу гэдэг нэг хүн явж байгаа. За над мөнгө байна. Би энэ мөнгөө өгөөд эндээс чинь орон сууц хөнгөлөлтөө зээлээр авна гэх юм бол тэр нь боломжгүй. Бус бүх улсад энийг хуульчлаад өгсөн. Та өөрөө тухайн хадгаламжийн банкны заавал хадгаламж эзэмшигч байна. Тухайн авч байгаа орон сууцны одоо 30-аас 50% заавал одоо тодорхой хугацаанд доктортой хуримтлал үүсгэх байдлаар энийга орон сууцны одоо урьдчилбарыг бүрдүүлээд тэгэх юм бол зээл авна гэж байгаа. Энэ өөрөө тогтолцоо маань маш одоо сайн амжилттай яваа тогтолцоо. Энгийнээр ярих юм бол 10 хүн аруулаад зэрэг хадгаламж үүсгэхэд төрүүлж хадгаламж үүсгэснийхэн маань урьдчилбар төрүүлж бүрдээд ингээд нөгөө 10-ийнхаа хадгаламжуудаар зээлээ авна. Тэр хугацаанд буцаага зээлээ төлөх явцдаа босод нөгөө хэдийнхаа зээлийн их усрыг үүсгэх мэтчлэн ингээд иргэд хоорондоо нэг нэгнийхээ одоо дэмжих байдлаар ингээд нэгт одоо санхүүжилтийн их усрыг доктортой явж байгаа. Нөгөө тал дээр нь засгийн газраас нь энэ иргэдэд урьдчилгаа одоо энэ одоо хуримтлуулдаг энэ одоо зан төлөвч шилжүүлэхийн тулд тодорхой хэмжээний ихний хэдэн жилүүд дээр нь дэмжлэг үзүүлдэг. Тодорхой хэмжээний за таны үүсгэсэн хуримтлалын чинь тэдэн хувьд засгийн газраас дахиад дэмжлэг үзүүллээ шүү гэдэг. За тэгэхээр өнөөдөр нийт арилжааны банкуд дээр 45 мянган иргэний ипотекийн 6% хөнгөлөлттэй зээл авахар одоо очир дараалал үүссэн гэдэг мэдээллийг хөтөлбөрийнхаа эхэнд та бүхэнд хүргэсэн. За нөгөө талаас жилдээ 20 мянган шинэ өрх бол бий болж байна. Монголчууд одоо залуучуудын орон учраас энэ шинэ өрхийн тоо бол жил ирэх бүр өсөн нэмэгдэнэ. За нөгөө талаас яг ингээд жингийн тууган дээр тавих юм бол шинээр одоо бий болж байгаа өрхийн тоо за шинээр ашиглалтанд орж нийлүүлэлтийг одоо хангаж байгаа орон сууцны тоо бол ингээ харьцангуй өөр одоо дүн гарах учраас бид нийлүүлэлтийн асуудлаа заавалчгүй хөндөхгүй бол орон сууцчлалтын санхүүжилтийн тогтолцоог мянга яриад тэнд шинэ банк одоо нээсэн ч нөгөө талаас нийлүүлэлт дэдвүцийн асуудлыг шийдээгүй бол энэ харьцаа одоо энэ асуудал шийдэгдэхгүй гэдгийг бас судлаачид хэлж байгаа юм. За учир нь бол Монголд сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд эрчим хүч ялангуяа тэр дундаа дулааны гекалаар хэмжигддэг газар доорх энэ дулаан хангамжийн одоо шинэ их усүр томоохон их усүрийг бид 40 жилийн хугацаанд барьж байгуулаг байна. Өнөөдөр Багтойргийн хэт нэгтрэлтэй бүс болон Улаанбаатар хоттой ингээд орон сууцны хороол хотхнууд чигжиж баригдж байгаагийн хамгийн том шалтгаан бол мэдээж газар доорх хот буюу иргэдийн одоо нүдэнд харагддаг дулаан дэд бүтцийн асуудал байдаг. Орон сууцчлалтын хүртээмжээ нэмэгдүүлж иргэн бүр одоо дундаж орлоготой иргэн бүр орлогод нийцсэн орон сууцтай болохын тулд хамгийн нэгдүгээрт эрчим хүч дэд бүтц дулааныхаа асуудлыг ярих ёстой гэдгийг бол судлаачид хэлж байгаа юм аа. Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо зөв ажиллахын тулд орон сууц маань өөрөө байх шаардлагатай.
Орон сууц нь өөрөө байж одоо энэ тогтолцоо ажиллана гэсэн. Байшин барилга барих нөхцөл бол өөрөө хамгийн чухал зүйл нэг. Тэгээд бид нар чинь дахиад нөгөө үйл рүүгөө ингээл яриад ирэхлээр зэрэг дулааны асуудал үүснэ. Дулааныг автоном байдлаар шийдэх үү, дулааныг одоо төвлөрсөн байдлаар шийдэх үү, эсвэл бүгдээрингийн нийлүүлэх үү энэ гэдэг бол мэдээж засгийн газрын одоо бодлогын том шийдвэр. Ингээ хараад байхлаар зэрэг одоо сүүлийн үед чинь дулааны их усрууд ер нь их олигтой нэмэгдэхгүй ч бас их тийм төвөгтэй хөрөнгө мөнгө их зарсан тийм зүйл болж байгаа. Гэхдээ дэлхийн нийтээрээ бол тэр дулааны их усрал, цахилгааны их усрыг шийдэх бололцооны технологиуд бас харьцангуй элбэг болж байгаа гэж би ойлгож байгаа. Мэдээж хэрэг ийм хорооллоор ийм өндөр байшин ингээ барих бол мэдээж газар ашиглалтын одоо энэ бүх юм бол асар чухал өргөөчтэй. Тэгэхээр энэ өргөөжийг бий болгохын тулд бол нөгөө төвлөрсөн дулаан, ус, цахилгаан өөрөө чухал болчихдээ. За цахилгааны яг Оросоос импортлж болдго юм гэхэд нөгөө хоёрын бол заашгүй бий болох шаардлагатай. Энэ дээр анхаарлаа сайн тавьж өгөх юм бол бас л аргагүй нөгөө орон сууцны үнийн хэд өсөлтийг хязгаарлах. Одоо тэр болцоо бүрднээ 100 мянган айлын орон сууцыг 100 мянган өрхийг цахилгаан дулаанд хамруулъя гэх юм бол ойролцоогоор 600 гкал цагийн дулаан 40 мегаваттын хүчин чадалтай станц шаардлагатай гэдэг судалгаа байгаа. Гой дулааны их усрын дутагдлаас болоод одоо байгаа шугам сүлжээн дээр толгуурлсан хот үлд хийгдэд ирсэн. Энээс үүдээд юу болж байгаа гэх юм бол төвлөрөл ихсэж байгаа. Нэгтрэл хот өөрөө улам ихтаршиж байна. Байгаа дулаан хангамжийнхаа сүлжээн дээр толгуурлсан л шинэ бүтээн байгуулалтад хийгдэж байгаа юм. Одоо болохоор яаж байгаа гэхээр шинээр шинэ их усруудыг болохоор илүү тархан байрлуулж бага оврын хүчин чадалтай их усруудыг болохоор тархан байрлуулж ер нь хотыг болохоор илүү сэрэг өргөн хүрээтэй хөгжүүлэх төлөвлөгөө болохоор эрчим хүчний яам болон нийслэл хоёр болохоор одоо төлөвлөгөө гарган ажиллаж байна. За олгогдож байгаа ипотекийн зээлүүдийг одоо байршлаар нь харах юм бол за дийлэнх нь одоо хотын А бус буюу одоо төв хэсэгт одоо олгогдсон байна. За сүүлийн жилүүдэд бол одоо агаарын бохирдлоос одоо хүмүүс зайлс хийгээд урагшаага гүр даваад буюу 19-т 120 зайсан чиглэлд одоо энд байгаа орон сууцнууд бол илүү их ипотекийн зээл бол авсан байна. За энэ нь бол юутай холбоотой вэ гэхээр одоо дид бүтц буюу дулаан одоо төв магистралийн шугамыг дагж байгаа орон сууцны хотгонуудад одоо илүү их зээл олгогдсон байна гэсэн үг. За орон сууц ер нь хаана баригдаж байна гэхлээр ингээ хараад үзэхлээр бол дулааны шугам хаана байна, цахилгааны их уср хаана байна, тэнд л одоо орон сууцыг бол одоо барьж байна. Энэ нь бол төсөл одоо хэрэгжүүлж байгаа байгууллага бол буруу биш. Одоо байгаа дид бүтцийн өнөөгийн байдал маань ийм төрхтэй байна. За тиймээс одоо үүсэт байгаа нийгмийн эдийн засгийн асуудал, одоо агаарын бохирдол буюу төгжрөл, одоо хэд төвлөрөлтийг бууруулахын тулд одоо энэ дид бүтцээ тэлэх, хотоо тэлэх одоо ийшээ чиглэж бол ажиллах хэрэгтэй. Ингэснээрээ одоо бидний нүдэнд үзэхэд харагдахгүй одоо дулааны шумуудыг илүү ингээд уртсгах, тэлэх энэ ажил руу бол хандуулах хэрэгтэй. Газар чөлөөлтийн асуудал бол хамгийн одоо нийлүүлэлтэд тулгардаг гол асуудал болохыг нийслэлийн иргэд сүүлийн 10 жилийн хугацаанд харж байна. Үе үеийн хотын мэр менежерүүдийн гол одоо энэ толгойн өвчин болсон газар чөлөөлтийн асуудлыг хэрвээ яралтай хугацаанд шийдэх юм бол маш урдан хугацаанд тэнд орон сууцаа барьж за газраа өгсөн иргэд буцаагаад одоо орон сууцсандаа орох боломжтой. За үүний нэг жишээ бол миний наад харагдаж байгаа Сэлб дид төв байна. Сэлб дид төвд ойролцоогоор сүүлийн 2 жилийн хугацаанд газар чөлөөлөлтүүд эрчимтэй явагдаж яг энэ хэсэг бол нийслэлийн бас нэг утааны одоо томоохон дөрвөн голомтын яг нэг нэсэн. За энэ яндангийн тоо бууснаар за цаашид бол одоо дид төвүүдийг түшиглэн орон сууцчлалтын бодлогоо эрчимжүүлэх гэдэг нь нийслэлийн удирдлагууд танилцуулаад байгаа. 6 дид төвийг хөгжүүлж байгаа. Тэгээд өнгөрсөн хугацаанд 10 гаруй жилийн хугацаанд энэ дид үтсжүүлэх энэ ажил бас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Баян шүү дид төв, Сэлб дид төв дээр бол дид үтсэн ажил өрн хийгдэж дууссан. Ингээд тухайн хамгийн дөрөнд дид үтс хийгдсэн байгаа. Энэ дид үтсэн амар урлаг орон сууцчлах ажлыг бид Сэлб дид төв дээрээс анх 12,000 айлын орон сууц анх төлөвлөж байгаад одоо 10,068 айлын орон сууцны төслийг Сэлб дид төв дээр хэрэгжүүлж байгаа. За өнгөрсөн хугацаанд энэ гэр ороллын дахин төлөвлөлт гэдэг төсөл бас иргэд ингээд нэг ихтгэл алдарчихсан. Энэ төсөл ер нь одоо маш удаашралтай өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэхэд 12% л
хэрэгжилттэй хэрэгжсэн байдаг. Энэ хүрээнд 17,000 орчим аливаа орон сууц ашиглалтанд орсон. Иргэд газраа өгөөд нөгөө хувийн компани төслөө хэрэгжүүлэхгүй санхүүжилт зогсдог, газар чөлөөлтөд удаашралтай явуулдаг, төсөл нь 10 жил дамнаад явцдаг. Ингээд энэ дунд нөгөө иргэд орон байраа өгчдөг, түрээсийн төлбөрөө авч чаддгүй, шүүхийн маргаанаар явдаг гэд дээрэс нь улсаас хүлээсэн үүрэг дид үтсээ тавьж өгдөггүйгээс болоод тухайн төсөл гацдаг ийм бас шалтгаанууд байдаг. Ингээд аль талын олон шалтгаанаас болоод энэ одоо гэр оролын дахин төлөлт гэдэг маш удаашралтай явсан. Тийм учраас бид ер нь энэ одоо өмнө хийгдсэн алдаг цаашид засахын тулд ер нь энэ дахин төлөлтийн төслийг одоо зогсооё. Хэрвээ бид төсөл зарлуул эхлээд нэгдүгээр дид үтсээ төр хүлээсэн үүргээ хангаад дид үтсээ шийдчихэд дараа нь тухайн байршил дээр нь одоо хувийн компани иргэн төр гуруулаа оролцоод төлөвлөлтийг нь хийж өгдөг. Тэр төлөвлөлтийн дагуу тухайн компани нэгдүгээр өөрсдөө газраа чөлөөлж болно. Хоёрд нийслэл энэ газрын чөлөөлж өгөөд иргэдэд нь төлбөрийг төлж газрыг нь аваад ингээд тухайн чөлөөсөн дид үтстэй газрын чөлөөсөн талбар дээр хувийн хвшлийг дуудаж оруулъя гэдэг одоо энэ зарчим руу явж байгаа. Энэний хамгийн ихний том жишээ бол энэ сэлэв дэд төвийн төсөл нийтдээ 2006 айлын газар чөлөөлтийн ажлыг өнгөрсөн 1 жил 6 сарын хугацаанд газар чөлөөлт бол 90% энэ одоо гүйцэтгэлтэй маш амжилттай ингээд газар чөлөөлт хийгдсэн. Дэд үтц нь бол 100%-тай дууссан. Одоо энэ дээр ер нь бол эхний төсөл дээр биднээс л бонд усгаад тухайн төслийг санхүүжүүлээд 10,000 айлын орон сууцны төслийг эхлүүлсэн. Ер нь бол цаашдаа бид энэ нийслэл дэд үтсийг нь тавьж өгье, газар чөлөөлтийг нь хийж өгье. Ингээд хувийн хвшил өөрсдийнхөө хөрөнгөөр цаашдаа энэ жишгээр энэ гэр хорооллын 6 дэд төвийг түшгэлсэн гэр хорооллыг орон сууцлуулах төслүүд бол явах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Тэгээд энэ орон сууцлуулах төслүүд яагаад явах шаардлагатай байна гэхээр орон сууцны сүүлийн бараг л одоо сүүлийн 3-4 жилийн хугацаанд нэг дахин шахуу ингээд даблтаад өсчихсөн. Яагаад гэхээр энд маань бас хэдий ипотекийн зээлийн одоо хүртээмж бага байгаа ч гэсэн ипотекийн зээл гараад явж байгаа. Энэ маань бол одоо эрэлт талдаа одоо худалдаа авагчийг бол дэмжсэн бодлого явуулж байгаа. Хоёрдугаар Улаанбаатар хот маань өөрөө яг энэ орон сууцны нийлүүлэлт бас дутагдaltaй болж эхэлж байгаа. Яагаад гэхээр энэ бас хэд хэдэн хүчин зүйл байгаа. Өнөөдөр дулааны болон цахилгааны их уср бас ингээ хангалтгүй болж байгаа. Манай энэ яамдуудын хоорондын бодлогын уйлдаж чадахгүй байгаа учраас барилгын яамд тустай, орон сууцлалтын яамд тустай, цагийн яамд тустай, тийм ээ. За ингээ эрчим хүчний яамд тустай, хотон тустай. Ингээд ерөөсөө хоорондоо ажлуудаа уйлдаж чадахгүй. Одоо тэгэхээр ямар ч байсан бид нар өнгөрсөн 8 сарын хугацаанд орон сууцлалтын үндэсний хороо бол ер нь одоо Улаанбаатар хотод ирэх 100 одоо ирэх 3-5 жилд нэг 180,000 айлын орон сууцыг хаана барихад одоо дэд үтсийн их усүр дамжуулах шугамуд нь тэгээ цахилгааны их усүрүүд нь цэвэр бохор усууд нь цэцэрлэг сургуулиуд нь хаанаар гэдэг энэ төлөвлөлтүүдийг хийж одоо бол бид нэгдсэн тоотой болсон байхгүй. Нэгдсэн тоотой. Тийм учраас нэгдсэн тоотой болж гэнэ гэдэг чинь цаашдаа бид нарт ямар боломжууд гарч ирж байгаа нөхөр барилгыг хямд төсөөр барьж болох юм байна. Яг иргэдийн өсөж байгаа нөгөө орлого нийцсэн орон сууцыг барьж болох юм байна гэдгийг бид нар ойлгоод авчлаа шүү дээ. Одоо энийг хийх ёстой. Энийг хийх хэрэгжүүлэх механизм, хөдөлгөх механизм нэг талдаа орон сууцны банк одоо урт хугацааны хямд их усээр авчрах банк, нөгөө талдаа орон сууцны корпорац. Энэ хоёр чинь нийлж ажиллаж иж нэг араа шүдэн нийлж иж өнөөдөр иргэдэд нэг талдаа иргэд маань өөрөө хямд төсөр орон сууцтай болох нөгөө талдаа одоо яг иргэдийн орлого нийцсэн ипотекийн буй зээлийн одоо бүтээгдэхүүн хичээлэл даалгавар байсны зээл авч иж ингээд нэг ийм зөв тогтолцоо болох юм байна гэж байна. Энэ дулаан цахилгааны асуудал чинь явж хамгийн том хязгаар болчиход байгаа гэдэг бүх барилгын компани яаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр ямар хөрөнгө оруулалт бас их үгүй цахилгааны асуудал бос тооцоо гаргацсан байна. Тэгээ 32% төлөв хуваагаа тий 29 он юм байна. 29 оноос цаашаа юм байна. Дээрээс нь нэмээд ус хангамжийн төлөлтүүдээ бас хийсэн байгаа. Дээрээс нь цэвэр усны төлөлтөө хийсэн байгаа. Тэгээ бохир усны зайлуулах системийн төлөлтөө бас урьдчилан байдлаар гаргасан.
яг энэ орон сууцны санхүүжилтийн банкны асуудал яригдж байхдаа хажуугаар нь энэ их усрүүдэд хэдүүлээ яаж хийдэх вэ гэдэг зэрэг ярихаас бас арга байхгүй л дээ. Тэгэхгүй бол дахиад хэлэхэд эн чинь ипотекийн зээл нь байлаа гэхэд орон сууц нь бас давхар байх хэрэгтэй. Орон сууц нь байхгүй бол ямар үр дүн гарах вэ? Зүгээр л өсөл ингээл хөсөлт болсон. Тэгэхээр энэ хоёр давхар явж иж эрэлт хэрэгцээ ингээд нийлж иж байрны ус тодорхой хэмжээнд доктортой. Эдийн засгийн хөгжлийн төвийн судлаачдын боловсруулсан орон сууцны тогтолцооны шинжилэл нь цаашид орлогод нийцсэн, зорилтод бүлэг чиглэсэн, замун хөлмөр эрхэлж ажил хийж урт хугацааны хадгаламж бий болгож байгаа өрхөөдөд, залуучуудад зөвхөн Монголдо амьдарч олон хэлийн чандыг зорих шаардлагагүйгээр Монголдо урт хугацааны хуримтлалыг үүсгэн өөрийн гэсэн орон сууцтай болох юм нөхцөл боломжийг бүрдүүлэх санхүүгийн механизм, замун хүүгийн татаас төрийн оролцоо, олон улсын байгууллагуудын дэмжлэг, мөн олон улсад ямар хөшүүргээр энэ одоо санхүүжилтийн тогтолцоог шинжилж чадсан гэд бүх төрлийн судалгаатай та бүхэн мэдээллийг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд маш баярлалаа.